Оройн түрэг ирэх үзэгчтэй өдөрч бүрийн 20 цагт үзэгч та бүхэнд хүрдэг ярилцах цаг эхэлж байна. За өнөөдөр үндэсний статистикийн хорооноос Монгол улсын 2017 оны нийгмийн эдийн засгийн статистик мэдээллийг гаргасан. За энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд өгөхөөр үндэсний тооцоо шинжилгээний судалгааны газрын ахлах мэргэжилтэн орон ирсэн маань оройн түрэг тавьдаг. Оройн мэнд баярлалаа. За өнөөдөр олон төрлийн мэдээлэл өгсөн тухайлбал одоо хүн амын урьдчилсан дүн, за мөн одоо хэрэглээний үнийн индекс, мал тоолго, хүн амын тоо гэх мэтлэл мэдээлэл соёлын нэгээр нь хоёулаа дэлгэрүүлж ярив. За хамгийн их нь Монгол улсын хүн амын урьдчилсан дүнгийн талаар мэдээлэл. Монгол улсын хүн амын тоо 2017 оны жилийн эцсийн байдлаар урьдчилсан байдлаар бол дүн гарсан байгаа. 3.2 сая болсон байгаа. Энэ нь бол өмнөх оноос бол 59.8 мянган хүн буюу 1.9%-аар л өссөн байгаа юм. Тэгэхээр хүн амын тоо бол өссөн байна. Энэ бол сайн мэдээ. За хүн амын тооцоо судалгаа ингээд аваад үзэхээр ажиллах насны иргэдийн ажил эрхлэлт нэмэгдсэн үү, буурсан уу энэ талаарх мэдээлэл өгье. Тэгэхээр ер нь бол хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бол ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны 12 сарын байдлаар бол 37.1 мянга болсон байгаа. Үүнээс бол 25.5 мянга буюу 68.6 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд байгаа юм. 11.6 мянга буюу 31.4% нь бол ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байгаа юм. Ер нь бол аймаг нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бол 2017 оны 12 сарын байдлаар бол ажилгүй 93.3 мянган иргэн бол шинээр бүртгүүлсэн байгаа. Хөдөлмөр эрхлэлтийн одоо байгууллагад бүртгүүлээд ажилтай болсон 28.6 мянган иргэн байгаа. Харин 73.7 мянган иргэн бол ажил идэвхгүй одоо хайж байгаа шалтгаанаар бол бүртгэлээс бол хасагдсан байгаа. Тэгэхээр дараагийн битүүрийн хүргэх мэдээлэл 2017-оос 2018 онд одоо цэцэрлэг сургуулийн тоо, цэцэрлэг сургуульд суралцж байгаа суралцагчдын тооны талаарх мэдээллийг хүргэв. Өнгөрсөн оны одоо мөн үетэй харьцуулахад цэцэрлэг нэмж баригдсан уу, цэцэрлэгт орсон хүүхдүүдийн тоо хэр болсон бэ? Ер нь бол бүх шатны сургуульд суралцагчид бол 2017-оос 2018 оны хичээлийн жилд бол 1 саяд бол хүрсэн байгаа. Энэ нь бол өмнөх оноос 27.9 мянга буюу 2.8%-аар бол нэмэгдсэн байгаамаа. Цэцэрлэг бол улсын хэмжээнд бол 2017-оос мөн 18 оны хичээлийн жилд бол 1416 цэцэрлэгт нийт 256.7 мянган хүүхэд бол хүмүүжиж байгаа юм. Энэ нь бол өмнөх оноос цэцэрлэгийн тоо 62-оор хүүхдийн тоо бол 13.3-аар бол нэмэгдсэн байгаамаа. Ерөнхий боловсролын бол 798 сургууль бол 2017-оос 18 оны хичээлийн жилд бол үйл ажиллагаагаа явуулаад үүнд бол 572.8 мянган сурагч бол өдрөөр суралцж байгаа. Энэ нь бол өмнөх онтой харьцуулахад бол сургуулийн тоо 20-оор суралцагчдын тоо 20.8 мянгаар бол өссөн байгаамаа. За мал тоолготой холбоотой мэдээллийг хоёулаа бас хүргээд явъя. Тэгэхээр энэ жил өнгөрсөн оноос малын тоо ер нь өссөн үү? Энэ талаар мэдээлэл хүргэв. Улсын хэмжээгээр 2017 оны эцэст бол 66.2 сая мал бол тоологдсон байгаа. Үүнээс 3.9 сая нь бол адуу, 4.4 сая үхэр, 434.1 мянган тэмээ, 30.1 сая хонь, 27.3 сая ямаа бол тоологдсон байгаа юм. Нийт малын тоо бол өмнөх оноос 4.7 саяар бол өссөн байгаа. Үүнд бол адуу бол 304.3 мянга буюу 8.4%-аар, үхэр 307.5 мянга буюу 7.5%-аар, тэмээ бол 32.8 мянга буюу 8.2%-аар, хонь 2.3 саяар, ямаа бол 1.8 саяар бол тус өссөн байгаа. Ер нь бол нийт мал сүрэгт бол хонь бол 45.5% буюу хамгийн их одоо хувийг одоо ер нь бол эзэлж байдсан байгаа 17. За өнөөдөр үндэсний статистикийн хорооноос гаргасан бас нэгэн одоо мэдээлэл бол хэрэглээний үнийн индекстэй холбоотой мэдээлэл гаргасан. Хоёулын энэ дээр жоохон тогтоод ярив. Тэгэхээр хэрэглээний үнийн индекс өнгөрсөн онд ер нь өссөн үү? 2016 онтой харьцуулахад хэрэг өссөн бол шалтгаан нь ямар шалтгаантай байсан бэ? Тэгэхээр хэрэглээний бараа үйлчлэгээний үн бол улсын хэмжээнд өмнөх сараас бол 0.5%-аар, өмнөх оны эцэс бол 6.4%-аар л өссөн байгаа юм. Тэгэхээр өмнөх оноос бол 6.4%-аар өсөхөд бол хүнсний бараа, ундаа усны бүлгийн үн
бол дүнгээрээ 7.3%-аар. Энэ дотроо яг юу орох вэ гэхээр төмс хүнсний ногооны дид бүлгийн үн бол 21.6%, согтууруулах бус ундааны дид бүлгийн үн бол 9.6%-аар, сүүс үн бүтээгдэхүүн өндөгний дид бүлгийн үн бол 11.6% байгаа юм. Тээврийн бүлгийн үн бол дүнгээрээ 10.4%. Энэ үүндээ бол тээврийн хэрэгслийн худалдаа авалтын дид бүлгийн үн бол 23.3%-аар. Орон сууц, ус цахилгаан, хийм болон бусад түлшний бүлгийн үн бол дүнгээрээ 7.4%-аар. Хувцас бүс бараа гутлын бүлгийнх бол 4.2%-аар гэх мэтчлээ одоо өссөн нь бол илүү голлож нөлөөсөн байнамаа. Хэрэглээний бараа үйлчлэгээний үн бол Улаанбаатар хотын хувьд 2017 оны 12 дугаар сард өмнөх сараас 0.3%, өмнөх оны эцээс бол 7.2%-аар бол тус өссөн байгаа юм. Улаанбаатар хотын одоо хэрэглээний бараа үйлчлэгээний үн өмнөх оны эцээс 7.2% өсөхөд бол юу голчиж нөлөөсөн юм бэ гэхээр хүнсний бараа ундаа усны бүлгийн үн бол 7.9%-аар, тээврийн бүлгийн үн бол 10.5%-аар өссөн нь бол голлож нөлөөсөн байгаа. Харин хэрэглээний бараа үйлчлэгээний үн өмнөх сараас 0.3%-аар өсөхөд зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны бүлэг 2.5%-аар, эмнэлгийн үйлчлэгээ, эм тариа бүлэг бол 2.6%-аар өссөн нь бол голлож нөлөөлөд байгаамаа. Улаанбаатар хотод 2017 оны 12 дугаар сард өмнөх сараас хэрэглээний саксны 344 нэрийн бараа үйлчлэгээний 22.1%-ийнх нь бол үн өсөж, 12%-ийнх нь үн буурч, 65.9%-ийнх нь үн бол өөрчлөгдөөгүй байгаа. За хэрэглээний үнийн индексээс гадна улсын нэгдсэн төсвийн талаарх мэдээллийг бас өнөөдөр хүргэсэн. Та энэ талаарх мэдээллийг манай үзэгчдээс нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн нийт хэмжээ бол 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр 7.2 их 80 төгрөг болсон байгаа. Зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ бол 8.9 их 80 төгрөг болсон байгаа. Ингэснээр улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл бол 1.7 их 80 төгрөгийн алдагдaltaй гарч ирсэн байнамаа. За мөнгө, зээл, үн цаасны талаарх мэдээллийг хүргэсэн. Энэ мэдээллийг хоёлоо бас мэдээллийнхэн ярилцлагын төсвөл бас үзэгчдэд хүргэж. Тэгэхээр мөнгө, зээл, үнэт цаасны мэдээллийн хувьд бол мөнгөний нийлүүлэлт 2017 оны эцэст бол 15.8 их 80 төгрөг болсон байгаа. Энэ нь бол өмнөх сараас 976.6 тэрбум төгрөг буюу 6.6%-аар, өмнөх оноос бол 3.6 их 80 төгрөг буюу 29.9%-аар бол өссөн байгаа юм. Мөнгөний нийлүүлэлт бол 2017 оны 12 дугаар сард бол өмнөх сараас 976.6 тэрбум төгрөгөөр бол өсөхөд юу голлож нөлөөсөн юм гэхээр энэ бол төгрөгийн хадгаламж 657.1 тэрбум төгрөгөөр одоо өссөн бол байнамаа. Тэгээ 2017-оос 2018 оны хичээлийн жилд бол мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 83 төв бол үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 50 нь бол төрийн өмчийн, 33 нь бол хувийн өмчийн бол сургуулиуд байгаамаа. Тэгээд нийт энэ мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 49 нь бол бие даасан, 19 нь бол коллежийн, 6 нь бол дээд сургуулийн, 9 нь бол их сургуулийн бол харьяа байгаа юм. Энэ мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд бол нийт 2017-аас 18 оны хичээлийн жилд бол 35.8 мянган суралцагчид бол суралцж байгаа нь өмнөх оноос 4.3 мянгаар бол буурсан байгаа юм. Ихтэй сургууль коллежийн хувьд бол 2017-оос 18 оны хичээлийн жилд нийт 96 ихтэй сургууль коллеж бол үйл ажиллагаагаа явуулж байгаагийн 18 нь бол төрийн өмчийн, 75 нь бол төрийн бус өмчийн, 3 нь бол гадаадын их сургуулийн бол салбар байгаа юм. Тэгээд ихтэй сургууль коллежид бол нийт 155.2 мянган суралцагчид суралцж байгаа нь бол өмнөх оноос 1.9 мянгаар буурсан байгаа юм. Ихтэй сургууль коллежид суралцагчдын бол 130.5 мянган нь бол бакалаврын түвшний сургалтанд бол хамрагдчих байгаа. За баярлалаа. Өнөөдөр 2017 оны Монгол Улсын Нийгмийн эдийн засгийн статистик мэдээлэл хүргэсэнд маш баярлалаа. Ажил намжил хүсье. За баярлалаа. Тааганч баярлалаа. За үзэгчдээ 20 цагийн ярилцах цаг өндөрлөж байна. MNC телевизийн хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн авч үзсэн үү?